Энэ удаагийн бичлэгээр 2010 онд цацагдсан даруйда үзэгчдийн сэтгэлд хүрч маш өндөр үнэлгээ авч байсан аимшигын төрлийн The Walking Dead цувралын 1-р бүлгийн 1-2 дугаар ангийг довчлон ярьж өгөхөөр сонголоо. Мөн манай сууг цаашид энэхүү цувралын ангуудыг үргэлжлүүлэн оруулахгүй бөгөөд хэрвээ та цувралаа үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл Sky Media-гийн Hollywood бүх кино багц Go Plus-ын Basic Plus багцыг идэвхжүүлээд үзээрэй. Мөн Go Plus-ын багцыг Go Plus цаг эмээнээр нэвтрэн багцаа идэвхжүүлэх боломжтой. Харин Sky Media-гийн кино багцаа Skytel application, Skytel цаг эмээн вебсайтаар идэвхжүүлэн үзээрэй. Нэрээ Sky Media багцаа шинжилэхэд Hollywood, Аз, Монгол, хүүхдийн бүх кино, караоке гэсэн 6 багцтай болсон байсан. Багцаа шинчилснээр илүү олон сонголттой олон цуврал кинонуудтай болж байгаа юм байлээ. Та бүхэн Слава Бацаана цэргийн сургуулиас гадна өөр зөндөө цуврал үзэх боломжтой. Мөн цаашдаа зөндөө олон кино цувралууд нэмэгдэж орох юм байна лээ. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. Рик машинтайгаа түлш авахаар шатхан түгэх газарт ирэхэд тэр хэсэгт машин эмх замбраагүй байрлсан дотор нь хүмүүс хэдийнэ үгсэн байх хэдий ч тэрээр тоосон шинжгүй дундуур нь явсаар ирэхэд түлш байхгүй гэсэн тэмдэг байгаагаар 1-р бүлгийн 1-р анги эхлэнэ. Энэ үед тэрээр ямар нэгэн чимээ сонсоод буугаа суглан бэлэн болгож машин доогуур харвал бяцхан охин тоглоом авч байгаа харагдав. Бяцхан охиныг дуудаж өөрийгөө цагдаа байна гэдгээ хэлэхэд охин эргэж харахад тэрээр нэгэнт зомби болон хувирчээ. Улмаар охин Рик рүү дайрснаар түүнд буутахаас өөр сонголт байсангүй. Саяхан болсон үйл явдлаас өмнө Рик Шейн гэх цагдаагийн офицер бас сайн найзууд ээлжинд гарч байхдаа амьдралынхаа тухай ярилцаж байлаа. Энэ үед төвөөс зам дээр машины хөөцөлтөөн болж байгаа тул нэмэлтгүйч хэрэгтэй байгааг мэдэгдэв. Тэд даруйхан хөдөлж хэсэг хугацааны дараа хөөцөлтөөн болж байгаа зам дээр ирнэ. Ирсэн даруйда Рик зам дээр хатаас байрлуулж машинаа замын хажуу руу тавиад дээрэмчтэг ирэхийг нь хүлээлээ. Удалгүй цагдаа нарт хөөгдөж яваа дээрэмчтэй машин гарч ирэх нь тэр. Улмаар дээрэмчтэй машин хатаасан дээгүүр гарснаар онхолдож хэд өнхрөн замын хажууд доошоо харан зогсоно. Тэд дээрэмчтэйг амьд үлдсэн эсхийг нь сайн мэдэхгүй тул Рик болгоомжтойгоор машин руу урагшлав. Гэтэл жолоочийн арын судлаас нэг дээрэмчин гарч ирээд цагдаа нар руу гал нээлээ. Хоёр талаас ширүүн буудалцаан болж Рик цээжиндээ буудуулсан бол дээрэмчин ч мөн буудуулна. Энэ үед өөр нэгэн дээрэмчин гарч ирээд мөн л буудуулав. Шейн яаралтай Рик дээр ирж түүний нөхцөл байдлыг шалгахад Азар Рик хантаз руугаа буудуулжээ. Рик босч өөрийгөө зүгээр эхнэр Лоридо энэ талаар битгий хэлээрэ гэж хэлэхдээ зэрэгцсэн машинаас өөр нэг дээрэмчин гарч ирээд Рикийн хантазгүй хэсэг рүү буудчихна. Шейн сандарч Рикийн цусыг тогтоож байхдаа түргэн тусламж дуут хэмээн хашгирав. Сэхэн амьдруулах хэмжилгээ хийлгэж Рикийн амь насаа дээсэн дөрөөн дээр байхдаа тэрээр комын байдалд байх ба Шейн найз нь түүн дээр цэцэг барин ирэхийг бүдэг бадгхан харлаа. Хэдий их хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч Рик эцэст нь ухаан орно. Тэрээр ухаан орохдоо Шейнийг одоо ч хажууд нь байгаа гэж бодсоор. Тэрээр Шейнийг байгаа гэж бодон юм ярьж байхдаа хажуу талынхаа түүний авчирч тавьсан цэцгийг харвал нэлээд гундчихсан цэцгийг солих хүн байхгүй болоод удсныг илтгэн. Рик юу болоод байгааг шалгахын тулд босох гэсэн ч хэтэрхий удаан хэвтэрт байсны улмаас шууд л орноос унлаа. Тэрээр туслаа салгаж сувилагчаас тусламж хүссэн ч хинч хариу өгсөнгүй. Хэсэг хугацааны дараа түүний бие бодит байдалтай дасан зогсож хөл дээрээ тогтон өрөөнөөс гарна. Тэрээр карантинаас ус залгилж дараа нь эмнэлгийн коридороор явхад нөхцөл байдал үнэхээр замбраагүй байлаа. Юу болсныг ойлгохгүй байгаа Рик үргэлжлүүлэн коридороор явсан ч хинтээ ч таарсангүй. Рик сувилагчийн пост дээр очиж утсаар ярихыг оролдсон ч сүлжээ байсангүй. Тэрээр цааш явсаар коридорын хаалган дээр ирж хаалганы цонхоор харвал зэрэмдэглэгдсэн цогцос байх нь тэр. Рик нөгөө тал руу явж шалгавал энд нөхцөл байдал бүрч 7 дор байлаа. Ханаа нь сумны нүхээр дүүрсэн цусанд будагдсан байхаас гадна дэлбэрэлтийн уул мөр байв. Гэтэл нэг хаалган дээр нээж болохгүй үхтлүүд байгаа гэсэн бичиг харагдана. Рик гайхан уучраач олохгүй харж байтал гинэт хаалга хөдөлж хачин чимээ дотроос нь гарч удалгүй хаалганы завсраар хуруунууд гарч ирлээ. Хумсыг нь харвал энгийн хүний хумс огтхон ч биш. Энэ бүхнийг харсан түүний хувьд хар дарсан зүүч шиг л санагдж байгаа байх. Тэгээд түүнийг захилгаан шат руу очиход ажиллахгүй байсан тул тэрээр энэ аимшигтай газраас шатаар гарахаар шийднэ. Шатны хэсэг тас харанхуй. Азар Рик сувилагчийн постоос шүдэн завсан байсан болохоор шүдэнзээ асаан шатаар явсаар эцэст нь хурц гэрэл тусч буй гадаах ертөнцөд гарч ирлээ.
Гадаа нөхцөл байдал бүрч дор байв. Цогцснуудыг уутлан хэдэн зуугаар нь өржээ. Энэ аимшигтай газраас болж өгвөл хурдан холдохыг хүссэн сулдраа биетэй Рик хөл гараа ашиглан дээшээ матсаар гарав. Явах тусам нөхцөл байдал илүү дордсоор. Энд цэргийн хүчээ барилж байсан бололтой боловч бас л сүрчээ. Дөнгөж ухаан орсон түүний хувьд хитрхи их аимшигтай зүйлийг харсан болохоор тэрээр эхнэр хүүхэд дээрээ очихыг хүснэ. Рик замдаа таарсан дугуйг унах гэж байхад түүний хажууд тал биет түүн рүү мөлхлөө. Хэдийгээр үзэж байгаа бидний хувьд зомби эсвэл амьд өхтөл гэдгийг нь мэдэж байгаа ч Рикийн хувьд бүхэл зүйл хачин бас учир битүүлэг байгаа. Рик удалгүй гэртээ ирээд эхнэр хүүхдэд дуудсан ч тэдний хэн ч хариу өгсөнгүй. Гэрийнхээ хаанан ч байсангүй. Тэрээр байшингаа бүхэлд нь шалгасан ч хэн ч байсангүй тул сэтгэлээр унана. Эхнэр хүүхэд нь л түүний хувьд амьдралынх нь гол утга учир шүү дээ. Одоогийн ийм аимшигтай нөхцөл байдалд эхнэр хүүхэд нь яасан бол гэж бодхоос сэтгэл нь шархалж уйлж хэрвээ энэ зүуд бол сэрээч хэмээн толгой руугаа цохино. Харамсалтай нь энэ бол бодит амьдрал. Цөхрөнгөө барсан Рик байшингийнхаа урд арга мухардан сууна. Гэтэл амьд хүн бололтой хэн нэгэн гудамжинд алхаж байхыг анзаарлаа. Нарны хурц гэрэл түүний нүдийг бүрэлзүүлэхдээ зэрэгцсэн. Хэн нэгэн ард нь гарч ирэн түүнийг хүрзээр зогсох нь тэр. Түүнийг нэг хүү зогсон байх ба Рик хийзүүл харж түүнийг хүүгээ гэж бодон "Карл, би чамайг оллоо" гэж хэлнэ. Харин хүү аавыгаа дуудаж түүнийг алчих уу хэмээн асуув. Рик өнөөх хүн рүү харвал Морган гэх хэрэгтэй гарч ирээд өнөөх алхаж байсан хүний толгойд сум зоон хөнөөлөө. Морган хүүгээ аргашлуулж Рикийг сая үг хэлсэн. Тэд юм ярьдаггүй гээд "Эрхмээ, та яагаад болттой байгаа юм бэ?" гэж асуув. Рик эргэлцсээр байх ба Морган түүнийг яаж шарах авсныг нь асуусаар. Гэсэн ч Рик хариулж амжаагүй байхдаа гинэт ухаан алдлаа. Хэсэг хугацааны дараа Рик орон дээр ухаан ороход өнөөхөө бейсболын зохиор барьчихсан хажууд нь зогсож байв. Түүний гарыг оронд нь хүлсэн хэдий ч Морган түүний боолтыг нь сольжээ. Тэгэд Морган Рикээс ямар төрлийн шарх авсныг нь асуув. Энэ бол буудуулсан шарх гэж Рик хэлэхэд Морган түүний туханд нь хүрч халууныг нь үзээд хүлээсийг нь тайлав. Удалгүй Рик босч зочны өрөөнд орж ирээд цонхны хаалтаар шагаах гэтэл Морган "Тэгэх хэрэггүй. Тэд гэрлийг харчихна" гээд өөрийгөө буудаж алсан болохоор л дуу чимээнд нь татагдаад цугларчихлаа хэмээн амандаа бувтнана. Юу ч ойлгохгүй байгаа Рик түүнийг гудамжинд хүн буутсан гэж хэлэхэд Морган Рикийг "Шил зүү, тэр өвхтөл байсан" гэж хэллээ. Тэд хоол идэж байхдаа ярилцаж Рик өнөөдөр эмнэлэг тухайн ороод гэртээ ирснээс өөр юу ч мэдэхгүй гэдгээ хэлнэ. Тэрээр хаасайгүй байх маш олон зогцснуудыг харсан гэдгээч хэлв. Морган "Тэдний алж чадсан зогцснууд биш, харин алж чадаагүй өвхтлүүдийг харсан уу? Түрүүнд өөрийгөө тэр өвхтлийг хөнөөгөөгүй бол Рикийг идэх гэж дайран хэсэг махыг чинь дастах байсан" гэж тайлбарллаа. Одоо өвхтлүүд гудамжинд байгаа ба өөрсдийгөө чимээгүй байх юм бол юу ч болохгүй, өглөө болоход өөр тийшээ явчих нь гэлээ. Тэгэд хамгийн чухал нь тэдэнд хазуулж болохгүй, хазуулах юм бол тэдний нэг болно гэдгийг Морган анхааруулв. Тиймээс л өдөр Рикийн боолтыг хараад айсан гэдгээ хэлнэ. Шөнөн тэд зочны өрөөнд амарч байхдаа илүү дотн яриа өрнөөлж тэд Рикийг цагдаа гэдгийг нь олж мэднэ. Энэ үед гадаа машины тохиолол дуугарлаа. Морган хүүгээ тайвшруулж "Үхтэл машиныг санамсаргүй шүргсэн байх. Өмнө нь тэгж байсан" гэж тайлбарлаад гэрлээ унтраахыг зааварлав. Тэд гэрлээ унтрааж юу болсныг шалгахаар цонхороо шагайна. Рик ч цонхоор харахад үнэхээр л Морганы хэлсэн бүхэн үнэн байлаа. Рик машины тохиолол илүү олон үхтлийг татахгүй юу гэж асуухад Морган өглөө болтол хүлээхээс өөр арга байхгүй гэдгийг хэлв. Энэ үед хүү цонхоор хараад эмэгтэй үхтлийг таних "Энэ тэр байна" гэж хэлнэ. Морган хүүгээ цонхноос холдуулахад хүү хүнжилдөө нүрээ наан уйлах ба энэмхтэй үхтэл түүний ээж байжээ. Морган хүүгээ тайвшруулж дэрлүү уйлахыг зөвлөв. Харин Рик үхтэл болсон ээжийг нь үргэлжлүүлэн ажигласаар. Морган Рикэд эхнэрээ хэрхэн амиа алдсныг тайлбарлаж хэдийгээр тухайн үед дуусгах ёстой байсан ч хайртай хүн болохоор чадаагүй гэдгээ хэлнэ. Маргааш нь тэд байшингаасаа гарцгаалаа. Морган Рикэд үхтлүүдтэй яаж харьцах ёстойг нь зааварлана. Рик "Тэд үнэхээр үхсэн юм уу?" гэж баталгаажуулан асуухад Морган тарихных нь багахан хэсэг нь ажиллагаатай гэж тооцох юм бол үхсэн. Тиймээс толгой руу зохих хэрэгтэй. Энэ үед үүдэнд нь байсан үхтэл босч ирснээр Рик түүний толгой руу хэд хэдэн удаа хүчтэй цохилоо.
Дараа нь Рик гэртээ ирж эхнэр хүүхэд нь амьд байгаа гэдгийг хэлнэ. Үндэслэл нь гэвэл хувцсны шүүгээ хоосон, мөн хананд байсан гэр бүлийн зураг, мөн зургийн цомог бүгд байхгүй. Үүнийг сонсоод Морган радиогоор хорогдох байр цэргийн хамгаалалт өвчтнийг судалж байгаа төв байгаа гэж зарласан болохоор эхнэр хүүхдийг нь Атланта руу явсан байх гэж таамаглана. Багахан ч гэсэн итгэл найдвар төрсэн Рик түлхүүр авч тэд цагдаагийн хэлтэс рүү очлоо. Цагдаагийн газар нөөц системтэй байдаг болохоор тэд удаан хугацааны дараа халуун шүршүрт орж альжаалаа тайлав. Рик цагдаагийн дүрмт хувцсаа өмсөж мөн шаардлагатай зэвсэг хамгаалалтуудыг авна. Дараа нь тэд цагдаагийн газраас гарч Рик Морганд хамтдаа Атланта явах санал тавьсан ч тэрээр татгалзлаа. Магадгүй тэрээр эхнэрээсээ болоод хотоос явахыг хүсээгүй байх. Мөн тэрээр өөр тишээ явхаасаа өмнө хүүдээ хэрхэн буудахыг зааж өгнө гэдгийг хэлнэ. Хүн бүр өөрийн гэсэн зорилготой байдаг болохоор Рик түүнийг үргэлжлүүлэн ятгсангүй. Улмаар Рик түүнд холбоо барих станц өгч хожим Атлантад очивол холбогдохыг хүслээ. Эцэст нь Морган өгтлүүд нэг нэгээрээ аюултай санагдахгүй байж болох ч бөөнөрөө өлссөн үедээ аюултай гэдгийг анхааруулад зам сална. Рик эхнэр хүүхдээ олно гэж найдан Атланта руу хөдөллөө. Явх замдаа тэрээр радиогоор амьд хүмүүс байгаа эсхийг асуусаар. Хэдийгээр түүнд хариу ирээгүй ч түүний дуу хоолойг амьд үлдсэн хүмүүс сонсон. Харамсалтай нь сүлжээний доголдлоос болоод тэд хариу өгч чадсангүй. Гэтэл амьд үлдгэсэд дунд Рикийн эхнэр болон хүүн мөн сайн найз Шейн нь байлаа. Энэ бүх хугацаанд Шейн тэднийг хамгаалж байжээ. Лоригийн хувьд нөхөр Рик нь эмнэлэгт нас барсан гэж бодож байгаа болохоор Шейнтэй амаргийн холбоотой болсон байв. Тэд Рикийг золоор амьд үлдсэн гэж огтхон ч бодоогүй. Рикийн машины түлш дууссан тул тэрээр шатхан олохоор шийднэ. Тэрээр хотын захад байх нэгэн байшинд ирээд эзнээс нь тусламж авах гэсэн боловч хаалга нь түгжээтэй байлаа. Рик хаалгыг нь догшсон ч хинч байсангүй. Тиймээс тэрээр унтлагын өрөөний цонхон дээр очиход эзэн нь өөрийгөө буутсан байснаар Рикийн урам нь хугарна. Тэрээр талигаачийг 50 байлгахын тулд байшин руу орсонгүй. Тэгэд Рик тэдний машиныг олж харах ба түлхүүр нь байсангүй. Энэ үед Рик хашаанд морь байхыг анзаарч одоогийн шиг ийм сүрсэн ертөнцид яг тохирох уна гэж үзнэ. Ийхүү тэрээр морийг хөлөглөн Атлантагийн зүг хөдлөв. Тэрээр хэр удаан явсныг мэдэхгүй ч эцэст нь Атлантад ирэхэд бас л нам гүм эзэнгүй хот угтлаа. Хотын төвд хурж ирэхэд хаана газар хэдэн угтлүүд таарна. Энд цэргийн хүч байсан нь тодорхой байгаа ч угтлүүдийн эсрэг хүчрээгүй ч бас тодорхой байв. Рик яг хаашаа явахаа мэдэхгүй байтал гэнэт түүнд нисдэг тэрэгний дуу сонсогдох нь тэр. Тэрээр барилга дээрх нисдэг тэрэгний тусгалыг хараад нисдэг тэрэгний зүг ярам морьтойгоо давхилаа. Харамсалтай нь түүнийг булан эргэхэд гудамжаар дүүрэн үхтлүүд ухтан авна. Айж сандарсан тэрээр шуудхан л буцаж эргээд ирсэн замаараа зүгтав. Улмаар бүхэл үхтлүүд түүний араас хуйлралдан хөөжглөв. Эцэстээ Рик асар олон үхтлүүдэд бүслэгдэж хоромхон зуурт түүнийг гарах гарцгүй болгоно. Үхтлүүд дайрсны улмаас морин 50 бус болж Рик газарт унлаа. Үхтлүүд морины махыг идэж эхэлснээр Рикэд багахан ч гэсэн үхтлүүдийн анхаарлын төвөөс гарах боломжийг олгов. Тэрээр үхтлийг жийж мөлхөн гарч ирээд дээшээ хартал өөр бусад үхтлүүд ирж гарах гарцгүй болгожээ. Сонголт үлдээгүй Рик танкны доогуур мөлхөө орно. Гэтэл үхтлүүд ч бас араас нь мөлхөж, урд нь ч бас үхтлүүд ухтаж авснаар Рикийн зүрх амаараа гарах төгслөө. Одоо ямар ч гарах гарцгүй болсон Рик бууга гаргаж ирэн ойрхон байгаа үхтлүүдийг буудав. Буун 6 сумтай. Одоогийн байдлаар тэрээр 5 үхтлийг алсан ба түүнд одоо ганцхан сум бий. Дахиад үхтлүүд ойрцоор байгаа тул Рик сүүлийн сумаа өөртөө зориулахаар шийднэ. Аз болоход Рик дээд талд нь танкны доод таг нээлттэй байхыг анзаарч танк руу орсноор аюулаас энэ удаад мултарлаа. Рик танкнд байсан цэргийн бууг авах гэтэл үхтэл сэргснээр сандарсан Рик түүнийг буудав. Танкн доторх буун дуу Рикийн толгойг эргүүлж хэсэг хугацааны дараа Рик хэвийн байдалтай орно. Тэрээр танкны дээд тагаар зохиж харвал түүний зэвсэгнүүд үхтлүүдийн дунд байх нь тэр. Рик зэвсэгнүүдээ авах талаар бодсон ч одоогийн нөхцөл байдалд боломжгүй байлаа. Удалгүй үхтлүүд танк руу авирч эхэлснээр Рик буцаад танк руугаа орохоос өөр сонголт байсангүй. Ийхүү тэрээр үхтлүүдэд бүрэн бүслэгдэв. Тэрээр яаж эндээс гарах талаараа бодож байтал гэнэт танкны радиогоор "Хөөе, танкнд байгаа тэнэгэ, наан ч тухтай байна уу?" гэсэн дуу хоолой сонсогдсноор 1-р анги төгсдөг.
Рик гадаа байгаа хүн өөрийг нь эндээс гаргаж магадгүй гэдгийг ойлгосноор 2 дугаар анги эхлэнэ. Тэрээр шуутхан харилцааг авч хариу өгөн тусламж хүслээ. Гэхдээ Рикийн нөхцөл байдал хүнд байлаа. Эрэхтээ танкны баруун талын гудамжинд цөөн үхтлүүд байгаа болохоор үхтлүүдийг хөдөлж амжаагүй байхад нь тийшээ зугтаа хэмээн зөвлөв. Тэгээд тэнд уулзцгаая гэлээ. Түүний хэлснийг сонсоод Рик сум болон гар бөмбөгийг цэргийн биенээс авч танкны тагийг нээн. Тэрээр танкнаас үсэрч замдаа таарсан үхтлүүдийг буудан зугтаах ба буундуу илүү олон үхтлүүдийн анхаарлыг татсаар. Энэ үед Глен гих залуу гарч ирэн түүнийг дагуулад нарийн гудамжаар зугтаав. Тэд шат руу авирч азар аюулаас мултарч амьсгаагаа дарсны дараа хоорондоо танилцсан. Тэд шатар дамжин өөр байшингийн дээвэр дээр гарч дараа нь 1-р давхар руу буухаар хөдөллөө. Глен станцаараа хүмүүстэйгээ холбогдож өөрсдийгөө очиж байгаагаа хэлв. Тэднийг нэг давхарт ирэхэд өмнө нь үхтлүүд гарч ирнэ. Гэтэл 2 хамгаалалттай хүн хаалгаар гарч ирээд үхтлүүдийн учрыг олсноор Рик Глен 2 яаран дотгошоо орлоо. Дотор нэг эмэгтэй Рикийн толгойд буу тулгаж түүний үйлдэл бүх хүний аминд аюул учруулах төглөө хэмээн буруутгав. Рик юу болоод байгааг ойлгосонгүй. Улмаар тэд ямар ч тайлбар өгөлгүй. Түүнийг урт талын хаалга руугаа аваачснаар Рик шоконд орно. Рикийн хийсэн үйлдэл хотод байгаа үхтлүүдийг хөдөлгөөнд оруулснаар эдгэр хүмүүсийн 50 байдалд аюул учирсан нь тодорхой болно. Нэг үхтэл чулуу ашиглан шилийг зохиж байгаагаас харвал үхтлүүд удахгүй орж ирэх нь цаг хугацааны асуудал болжээ. Рик нэстэг тэрэг харсны улмаас ийм байдалд орсон гэдгээ тайлбарлахад бусад хүмүүс түүний үгэнд итгэсэнгүй. Энэ үед дээвэр дээрээс буун дуу сонсогдлоо. Гэтэл Диксон гэх залуу үхтлүүдийг буудаж байх ба энэ үйлдэл нь үхтлүүдийн анхаарлыг барилга руу татахаас өөр сайн үр дүн байхгүй билээ. Тэд дээвэр дээр гарч ирээд Дикснийг буутахаа боль гэж шаардахад Диксон тоосон шинжгүй тэднийг хулчгарууд хэмээн шоолно. Тидо гэх залуу Диксны гаргаж буй зан авир хүн бүрийг үхэлт хүргэн хэмээн маргах ба Диксны хувьд юу хүсснээ хийдэг зантай бодлогогүй нэг юм. Улмаар Тидог Диксон 2 зодтолтоход Рик салах гэж байгаад өөрөө ч бас цохиулна. Тэгээд Диксон Тидогийг үргэлжлүүлэн зохиж байгаад бууга гаргаж ирэн түүнийг буутахыг завдлаа. Улмаар Диксон өөрийгөө багийн ахлагч байх ёстой хэмээн шаардаж гарыг нь өргүүлж санал хураалт явуулав. Түүний гарт байгаа буунаас айсан хүмүүс гараа өргөж зөвшөөрөхөөсөө сонголт байсангүй. Саналын үр дүнг хараад Диксон сэтгэл хангалуун байлаа. Энэ үед Рик түүнийг бууны бөксөөр зохин ухаан алдуулаад хоолойнд гавлав. Дараа нь Рик Диксонд амьд үлдэхийн тулд эвтэй байж нэгдэх ёстой гэж ятгахсаар. Гэсэн ч Диксон түүнийг үл тоомсролтон царай гаргахад Рик ч илдэг зангаа хайж түүний толгойд буу тулглаа. Улмаар Рикийн шидэмгий байдлыг мэдэрсэн Диксон ч амаа хамхиж дуугүй болно. Одоо хамгийн чухал асуудал бол хотоос амьд гарах. Глен нөхцөл байдлыг шалгахаар бохрын хоолой руу явдагч арматурын төмрөөр гарцыг хаажээ. Энэ үед үхтлүүд гадна талын хаалгыг эвдсэн тул цаг бараг үлдээгүйг ойлгосон багийнхан дахин дээвэр дээр гарцгаалаа. Тэд хэсэг ажиглалт хийснийхээ дараа хүн бүр суух боломжтой бүхээгтэй машин байгааг анзаарна. Гэхдээ гол асуудал нь яаж бүхээгтэй машинд хүрэх вэ? Хэсэг бодсны эцэст Рик үхтлүүд үнэр болон дуу чимээнд татагддаг. Тэгэхээр хэрвээ тэд үхтлийн мах цусыг биендээ дүрхэх юм бол өөрсдийнх нь үнрийг дарах ёстой гэсэн таамаг дэвшүүлв. Улмаар тэд бээлийн өмсөж хувцас солиод арын хаалгаараа гарч түрүүнд хөнөөсөн үхтлүүдийн цогцыг чирч оруулна. Дараагийн алхам нь үхтлийн гидсийг нь ярах тул Рик сүх авч үхтэл дээр ирлээ. Мэдээж хүмүүс энэ санаанд эргэлзэж хачин царайлах нь тодорхой. Рик сүхээрээ үхтлийн цогцыг зэрэмдэглэхэд хүмүүсийн дотор нь муухайрч харж зүрхэлсэнгүй. Дараа нь тэд өөрсдийн биендээ үхтлийн цусыг түрхлээ. Глэний хувьд энэ нь үхтлүүдэд хөөгдөхөөс ч 7 дор санагдана. Ингээд Рик Глэний хамтаа машин руу явхад бэлэн болж Рик явхаас өмнө Диксны гавны түлхүүрийг Тидогт өгөв. Тэд гадагшаа гарч амиа алдах уу яах уу гэх аз туршсан туршилтынхаа үр дүнг харахад үлдлээ. Аз болоход үхтлүүд тэднийг мэдсэнгүй. Тэд машин доогоор мөлхөж дараа нь бүхээгтэй машин руу чигээрээ явна. Энэ үед үлдсэн хүмүүс нөгөө хоёрыг харахаар байшингийн дээвэр рүү гүйцгээлээ. Тэд нөгөө хоёрыг олж хардагч харамсалтай тэнгэр дуугарч бороо орох төлөвтэй болох нь тэр. Диксон Тидогоос Рик гавны түлхүүрийг аваад явчихсан уу гэж асуухад Тидог түлхүүрийг харуулв. Хотын нөгөө талд Эми гэх охин орой болчихлоо. Тэд ирчихсэн байх ёстой үсттэй
хэмээн сандарсаар. Үнэн дээр Глен болон бусад хүмүүс хангамж авахар эндээс явсан байжээ. Рикигийн эхнэр Лори, Шейн Карл хоёрыг яг л аав хүү шиг харилцаатай байгааг баяртайгаар харан зогсоно. Энэ үед T-Dog холбоогоор холбогдох ба Дейл түүний холбоог хүлээн авна. T-Dog өөрсдийгөө асуудалд орсон, энд үхтлүүдээр хүрээлэгдсэн их дэлгүүрт гацчихлаа гэдгээ хэлв. Тэдний нөхцөл байдлыг мэдсэн хүмүүс тэдэнд туслахаар явахыг хүсгэд Шейн хориглолоо. Тэрээр багийн ахлагчийн хувьд үлдсэн хүмүүсийнхээ амийг эрсдэлд оруулахыг хүсдэггүй ч эгч нь нөгөө эдийн дунд байгаа болохоор Эми Шейний өөдөөс сөрнө. Шейн Эмид тэнд гацсан бол эвлэрхээсээр арга байхгүй. Өнгөрсөн гэсэн үг. Бид юу ч хийж чадахгүй гэж хэлв. Рик Гленний хувьд хэр удаан анхаарал татахгүйгээр явж чадах эсхээ мэдэхгүй алхасаар. Гленний хувьд энэ арга нь хэрэгжиж байгаад итгэхгүй байгаагаа хэлнэ. Хэлсэн даруйд л хажуу талд нь байсан үхтэл түүн рүү ширтэв. Сайн мэдээ гэвэл үхтэл Гленийг тоохоо болж хажуугаар нь өнгөрдөгч муу мэдээ нь бороо орж эхэллээ. Хэрвээ бороо орсоор байвал тэдний өнгөлн далдлалт нь урсаж үгүй болох билээ. Дээвэр дээр байгаа босод хүмүүс бороо зогсоосоо хэмээн чимээгүйхэн залбирсаар. Хэсэг хугацааны дараа тэдний эргэн тойронд байгаа үхтлүүд ямар нэгэн үнэр үнэртэж Глен Рик хоёр руу ширтэж эхлэнэ. Улмаар нэг үхтэл тэдэн рүү дайрснаар Рик сүхээрээ тархинд нь цохлоо. Инхүүтэд баригдсанаар хурдан зогтох шаардлага үүсч замдаа байгаа үхтлүүдтэй тэмцэлтсээр эцэст нь бүхээгтэй машин байгаа хашаанд хүрэв. Тэд хашаа давах боловч хашаа үхтлүүдийг удаан тогтоох хоргүй харагдана. Рик үхтлүүд рүү буудаж байх хооронд Глен түлхүүрний хайрцагнаас машины түлхүүрийг авч Рик рүү шидлээ. Цаг бараг л үлдээгүү тул тэд машинаа унан шуутхан л хөдлөв. Энэ үед олон үхтлүүдийн шахалтаар хашаа нурснаар Рик Глен хоёр эхлээд үхтлүүдийг холдуулахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэднийг шууд явахыг дээвэр дээрээс харсан хүмүүс өөрсдийг нь орхичихлоо гэж бодно. Рик Гленд дэлгүүрийн өргөгддөг хаалганы урд байгаа үхтлүүдийг холдуулж бусдыгаа бууч ирээд бэлэн бай гэж хэлхийг даалгалаа. Глен яаж холдуулахыг асуухад Рик үхтлүүд чимээнд татагддаг гээд машины цонхыг хагалж тохиоллыг нь гар аргаар дасралтгүй дуугаргаж ажиллауллаа. Рик бүхээгтэй машинаа унаж харин Глен үхтлүүдийн анхаарлыг татаж холдуулахаар спорт машинтай хөдлөнө. Глен бусадтайгаа холбогдож өргөгддөг хаалган дээр хурдан очиод хүлээж бай гэж хэлв. Дээвэр дээрх хүмүүс цаг алдалгүй шуудхан л доошлохоор яарвчлаа. Диксэн сандарч өөрийг нь битгий орхиод чимээн бусад руугаа хашгирна. T-Dog шууд явах гэж байсан ч эцсийн мөчөд бодлоо өөрчилж Диксний гавыг нь тайлахаар эргэв. T-Dog бүдэрч унахдаа түлхүүрийг нь нүх рүү унгаачих нь тэр. Диксэн түүнийг санаатайгаар түлхүүрийг унгаасан гэж хашгирах ба T-Dog уучлалт гуйгаад тэндээс явж Диксэн ууртайгаар хашгиран үлдэнэ. Гин буруутайгаа мэдсэн T-Dog ядчил үхтлүүдийг дээвэр рүү гаргахгүй тулд хаалгыг дотроос нь төгжлээ. Бусад хүмүүс өргөгддөг хаалган дээр ирээд машин ирмэгц нээхэд бэлэн болов. Энэ хоорондоо Глен машинтайгаа гудамжаар явж үхтлүүдийн анхаарлыг амжилттай татсаар. Тэд хэтэрхий удаан болохоор Глен хэсэг зогсож бөөгнүүлж байгаад дахин хөдөллөө. Удалгүй T-Dog нэг давхарт гүйж ирэхэд үхтлүүд дотор хаалгыг эвдснээр цаг тэмчих үлдсэнгүй. Үүнтэй зэрэгцэн Рик агуулгын хаалган дээр ирнэ. T-Dog хурдлаарай гэж хашгирсаар гүйж ирэхэд үхтлүүд тэдний араас ирж байлаа. Рик хаалгыг гаднаас нь догшоход үнийг сонссон хүмүүс өргөдөг хаалгыг нээж машинд сууцгаав. Дээвэр дээр Диксэн гаваа тайлж чадахгүй T-Dog-ыг хараан хашгирсаар. Тэд машинтайгаа хотоос гарах үед Рик машинд суусан хүмүүсийг харахад Диксэн байсангүй. T-Dog дүлхүүрийг унгаасандаа өөрийгөө буруутгахад хинч юу ч хэлсэнгүй. Диксний төлөө дуурах хүн байсангүй. Энэ хоорондоо даалгавраа амжилттай биелүүлсэн Глен спорт машинаа хөлөглөн хөөрч догдлон салхи татуулан давхиж байгаагаар 2 дугаар анги төгсдөг. Sky Media кино багцаа шинжилэн Hollywood, Аз, Монгол, хүүхдийн бүх кино караоке гэсэн 6 багцтай боллоо. Дэлхийн сая үзэгчдийг байлдан дагуулсан The Walking Dead, Slow Bacana, Цэргийн сургууль, Хайрын төлөө зэрэг цоврурлууд болон шилдэг кинонуудаа кино багцаа идэвхжүүлээд үзээрэй. Та кино багцаа Skytel app, Skytel цэгийн веб хуудасаар идэвхжүүлэх боломжтой.